Хотын төвжрөл хүн амын нэгтршлээс болоод нөгөө л муу ихтэй сурвал оюутан багш нараа нааша цаашаа хөөж дуух тухай сүүлийн жилүүдэд яриад байгааг сонссон л бидтэй. Тэгвэл бидний урд төрш хятадд ч гэсэн энэ бөөгнөрлийн асуудал байна. Канбаши шиг хотуудыг хөдөө нутгаас хүн амыг олноор нүүлгэн шилжүүлэх зорилгоор байгуулжээ. Гэвч ард иргэд үүнд бэлэн байдаггүй ба тэдэнд шууд хотын орон сууц судалтан авах чадварт хомос аж. Өнөөдрийн гол сэдв болох Канбашийн бүгд найрамдах Хятад ард улсын өвөр Монгол өөртөө засах орны ордос хотын дүүрэг юм. Орчин үеийн тогтворч сууршилтай хотын төвийг бий болгох зорилготой хот байгуулалтын маш амбицтай төслөөр ихээхэн анхаарал татсан байдаг. Энэхүү төслийг 2000-ад оны эхээр Хятад улс хүн амын багтай бүс нутгаа хотжуулж хөгжүүлэх ажлын хүрээнд санаачилсан юм. Канбашийн бүс нутгийн хурдцтай хотжил хүн амын өсөлтийг зохицуулах шийдэл гэж үзсэн. Оршин суугчид бизнес эрхлэгчдийг татах орчин үеийн дэд бүтэц ногоон байгууламж дэвшилтэд тогтчил бүхий загвар хот байхаар төсөөлж байсан. Гэвч Ордос Канбаши хоосон хот, бүр сүнсний хот гэж нэрлэх болсон ба хотын зарим хэсэгт оршин суугчид аж төрж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ч хүн амын нийт нэгтрэл анх төлөвснөөс арай л гонигтай баг байгааг тэмдэглэх нь зүйтэй. Тус дүүрэг нь олон улсын хэмжээний трансаг талбай, барилга байгууламж, хөшөө дурсгалаараа алдартай боловч 2009 онд 30 мянган орчим хүн амтай цөөхөн оршин суугчтай гэдгээрээ дэлхийд даяар шуугиан тайрч байсан. Гэсэн хэдий ч тус дүүргийн хүн ам дараагийн жилүүдэд өсөж 2021 онд 120 мянган хүн төрсөн гэж тэмдэглэсэн байна. Анх 4 сая оршин суугчтай байхаар тооцоолсон хотод ердөө 20 мянган хүн амьдардаг байсан үе байсан гин шүү. Их алсын хараатай их хэмжээний хөрөнгө оруулалттай байсан ч Канбаши оршин суугчид болон бизнес эрхлэгчдийг татах бэрхшээлтэй тулгарсан. Хотын ихэнх хэсэг нь эзэнгүй хэвээр л байгаа аж. Үүнд үйл хөдлөх хөрөнгийн үн, ажлын байрны хомсдол, алслагдсан байршил зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна. Засгийн газраас Канбаши руу шилжих хөдөлгөөнийг дэмжиж, оршин суугчдад болон бизнес эрхлэгчдэд татаас урамшуулал олгох зэрэг хүчин чармайлт гаргасан гин. Гэсэн хэдий ч үр дүн нь хязгаарлагдмал байсан бөгөөд Канбаши хүн амын нэгтршил бага байгаатай тэмцээр л байна. Канбашийн дуусаагүй барилгууд болон хоосон хот гэсэн өвөрмөт статустай байсан нь жуулчид болон судлаачдын сонирхлыг татсан. Энэ нь Хятадын хот байгуулалт шилжилт хөдөлгөөний нарийн төвөгтэй байдлыг ойлгоход сонирхолтой хот төлөвлөлт эдийн засагт социологчдын судалгааны сэдэв болсон юм. Дүгнэж хэлэхэд Канбашийн Хятадын хотчлтын хүчин чармайлтын хүсэл эрмэлзэл сорилтыг хоёулангийн илэрхийлдэг бөгөөд томоохон хот байгуулалтын төслүүдийг төлөвлөх хөгжүүлэхэд хүндрэлтэй байдгийн тод жишээ болж байна.